Энэ номд Есүс Христийн үзүүлсэн 70 дахь үзэгдлүүд гарна. Энэ дэлхийд удахгүй юу болохыг өөрийнхөө хүмүүст анхааруулахдаа ертөнцийн эзэн эхлээд Есүс Христэд мэдэгджээ. Есүс Христ Ерөвсийн мэлчээрээ дамжуулан үүнийг өөрийнхөө зарц Йогонд үзүүлв. Йогон өөрийн үзсэн бүх юмс, ертөнцийн эзний хэлсэн үг ба Есүс Христийн мэдгдсэн бүхнийг хүмүүст ярьснаас гадна бичиж үлдээсэн байна. Энэ номд гарсан үйл явдал биелэх цаг удахгүй ирэх учраас үүнийг уншсан ба сонссон хүмүүс сайн анхаарч, ёсчлон дагвал хожим сайн сайхныг хүлээн авна. Бага Азийн хойгийн Аз аймгийн 7 хотын Есүс Христэд итгэгчдэд. Йогон миний бие үүнийг та бүхэнд бичиж байна. ертөнцийн мөн хоршигч эзэн эцэг түүний туйлын ариун сүнс болон Есүс Христ та нарт үргэлж хайр ивэлэн үзүүлж амар тайван байлгах болтугай. Та бүгдийн 7 бүлгийг төлөөлөн ертөнцийн эзний өмнө ариун сүнс ярьж байна. Үнэт шударга Есүс Христ ертөнцийн эзний тухай чин үннийг хүмүүст мэдэгдээд алагдсан. Алагдсан түүнийг ертөнцийн эзэн дахин амьлуулсан учраас Есүс Христ энэ дэлхийд дахин амьурж мөнхийн амьдралтай болсон анхны хүн билээ. Есүс Христ энэ дэлхийн бүх эзэн, хаан, засаг түр, эрх баригчаас илүү эрх мэдэлтэй бөгөөд тэдний захирагч юм. Есүс Христ биднийг хайрлахтан алагдаж, урсгасан тусаараа биднийг гэмт байдлын шийтгэлээс чөлөөлж, өөрийнх нь ертөнцийн эзэн эцгийг хүндэтгэн өргөмжилдэг нэгэн хаант улсыг биднээр байгуулав. Иймээс хүн төрлөختөн Есүс Христийг үрд хүндэтгэж, түүгээр бүхнийг захируулаасаа гэж би хүсдэг. Сонсох түн. Хожимын нэг өдөр Есүс Христ үүлэн дундаас бууж ирнэ. Үүнийг хүн төрлөختөн бүгд харах болно. Урд нь түүнийг эсэргүүцэж алсан хүмүүс ч бас харна. Дэлхийн бүх ард түмэн түүнийг үзэхдээ удахгүй шийтгэл эхлэх болсныг ойлгож, айж уйлан орилдох болно. Энэ бүхэн гарцаагүй биелхий. Цагаан толгой альфаар эхэлж омегаар төгсдгийн адил би бүгдийг үүсгэсэн бөгөөд бас дуусгах болно гэж мөн хоршигч агуу их хүч чадалтай ертөнцийн эзэн хэлсэн билээ. Миний нэр Йогон. Би та нарын адил Есүс Христэд итгэдэг дотны андчин мөн. Би мөн та нарын адил Есүсийг дагж түүний байгуулсан улсын иргэн болсон учраас альва хавчлаг дарлалыг та бүгдийн адил төвчээртэй эдлэнэ. ертөнцийн эзнээс хүмүүст хандаж хэлсэн үг. Есүсийн анхааруулсан үннийг тунхагласны минь төлөө хүмүүс намайг хавчиж Патмос арал руу цөлөв. Есүст итгэгчид бүтэн сая өдрийг түүнд зориулж хамтран хүндэтгэлийн хурал хийдэг. Нэгэн бүтэн сая өдөр ертөнцийн эзний ариун сүнс ухаан бодлыг минь бүрэн эзэмдэхэд ард минь бүрээний чанга дуу сонсогдож. Та үдсэн бүхнээ тэмдэглээд Бага Азийн хойгийн Аз аймгийн Эфес, Смирна, Пергам, Туйтер, Сарде, Филадельф, Лайдих энэ 7 хотын Есүст итгэдэг хүмүүст явуул гэлээм. Хэн надад энэ үгийг хэлв гэдгийг мэдхийн тулд би эргэн харахтаа алтан савтай 7 дэнлүүг үзлээ. Тэрхүү 7 алтан дэнлүүний дунд хүний дүрс харагдаж байлаа. Тэрээр алтан бүстэй урт сайхан дээл өмссөн агаад үсэн цалин цагаан ноос, шинхэн цас мэт цайран, нүд нь гал дүл мэт цогт, хөл нь гал дөнгөлсөн хөрл мэт өнгөлөг. Дуу нь нүргэлэн дуугарч буй хөрхрээ мэт чанга байлаа. Баруун гартаа тэрбээр 7 од барих бөгөөд амнаас нь 2 талдаа хурц эртээ сэлэм цугаж байлаа. Нүүр нь наран мэт гэрэлтэй ажээ. Түүнийг хараад би ихэд айж өмнө нь үгсэн мэт унлаа. Харин тэр надад баруун гараа хүргэж "Бүү, би бүгдийг ихэлсэн бөгөөд бас дуусгах болно. Би хүн төрлөختөнд амьдрал өгдөг. Нэгэн удаа би үгсэн боловч түүнээс хойш мөнхийн амьтаа болсон. Хүний амьдралын урт багныг би шийддэг бөгөөд бас хүү үгсэн хүнийг дахин амьлуулах хэрэгтэй. Чи үдсэн сонссноо тэмдэглэсгүй. Одоо ба хойно хожим хорвоо дэлхийд юу болох тухай бичиж ав. Би чамд баруун гартаа байгаа од болон тэр 7 алтан дэнлүүний учрыг тайлбарлаж өгье.
Энэ 7 од бол Бага Азийн хойгийн Аз аймгийн 7 хотын Иесус итгэгчдийн бүлгийн ахлагч нарыг төлөөлнө. Миний хувьд бүлгийн ахлагч нар бол ёр усын эчтэй адил юм. Харин энэхүү 7 алтан дэнлүү тэр 7 бүлгийг төлөөлж байна.